хэрэглэхийн дарга байгаа учраас хэрэглэхийн даргатай холбоотойгоор энэ төрийн өмчт компаниудтай холбоотой бас энэ зорилт 5 жилийн төлөвлөгөөнд орж ирсэн. Тэгээ ер нь бол яг энэ 5 жилийн төлөвлөгөө засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр гэдээ баахан цаас бичиг бид нар ингээл үйлдвэрлэлээ хоорондоо нийцэл нь ямарч байгаа яг энэ гишүүдтэй бол уг нь бас халднаг байна. Гэтэ одоо нэгэнт бид нар энийг хилцэж байгаа бол би өмнө чуулган дээр төрийн өмчт компани тухай асуусан төсөөс гадуурх баялаг хуваарлтын хамгийн том хэрэгсэл болоод энэ маань өөрөө энэ зах зээлийн гажуудлыг үүсгэдэг авилгын одоо өөр уурхаа болж байгааг одоо хэлээд энэ төрийн өмчт компаниудаа ер нь зэвсэг асуудлыг нин дайруу яарвчлах хэрэгтэй. Энэ парламентын бүрэн эрхээ хугацаанд заавал хийх ёстой байна гэдгийг хэлсэн. Тэгээ энэ дээр бас нэг тийм тодорхой хариулт авч таагүй. Тэгээ өнөөдөр ингээ харахаар шалгуур үзүүлэлтүүдийг харахаар ер нь бол нэг төрийн өмчин бол орон нутгийн өмч үр ашгийг нэмэгдүүлнэ гэдэг нэг шалгуур үзүүлэлтүүд нэг процентоор тооцсон ч юм шиг тий ил тод байдал гэдэг нэг юм яг шалгуур үзүүлэлтүүдийг нь бас харахад учир дутагдaltaй. Тэгэхээр яг 5 жилийн хугацаанд одоо энэ засгийн газрын хувьд бол мэдээж дахиад 2.5 жил 3 жил орчим хугацаа байгаа. Энэ хугацаа ихэнх нь ч 5 жилийн төлөвлөгөөний чинь. Тэгэхээр төрийн өмчт компаниудыг цэгцлэх асуудал дээр ер нь энэ зах зээлээ бид нар төрийн оролцоог багасгаад хувийн өмчийн бизнесийн одоо орон зайгийн боомлоод байгаа энэ асуудлыг шийдэх асуудал дээр энэ засаглалыг нь илүү хариуцлагатай болох асуудал дээр засгийн газраас ямар бодлого төлөвлөгөө хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа вэ? 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд бол туссан байсан шүү дээ. Зардлыг нь багасгаад бүр тоотой 30%, 15%. Тэгээ энэ болохоор энэ 5 жилийн төлөвлөгөөнд ч юм болохоор шал өөр юм орж ирээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ 5 жилийн үндсэн чиглэлийг 26-аас 30 оны энэ одоо хэрэгжихгүй бас нэг хоосон цаас болчихё гэж манай гишүүд их санаа зовоод байгаа шиг байна. Санаа зовж байгаа ойлгож байна. Санаа зовж байгаа бол харин яаж сайжруулах уу? Яаж илүү одоо хэрэгжүүлэх бодиттой болох уу? Гэдэг дээр илүү анхаараасаа энэ тал дээр бас зарчмын зөрүүтэй саналууд тодорхой шийдлүүд гаргаасаа гэж хүсэж байгаа. Би дөрөв хэлсэн шүү дээ 30 жил бодлогогүй төлөвлөгөө явсан. Үүний үр дүн тийм үү? Засгийн газар жил болгон одоо жил 6 сарын настай байсан. Төр бодлогогүй төрийн бодлого тодорхой биш. Ийм л явж ирсэн. Өнөөдөр тодорхой бодлоготой болсон. Урт хугацааны бодлого, дунд хугацааны бодлого, богино хугацааны бодлого гэдэг энэ бодлогууд нь харилцсан уялдаатай байх. Салбаруудын бодлого нь хоорондоо уялдах, бүс нутагтайгаа бодлогоо уялдуулах, ганцхан Улаанбаатаргийн ганцхан таталцлын төвийг одоо задлах, бүс өртөө таталцлын төвтэй болох гэх мэт юмуд бол энэ үндсэн чиглэлүүдэд суудсан байгаа. Алсын харааны 20-50 суусан үнээсээ салбарлаад ингээд 5 жилийн хөтөлбөр дээр. Энийг л бид нар яаж бодиттой өшөө илүү хэрэгжүүлэх үү? Яаж хэмжих үү? Яаж хянах уу? Яаж үр дүнг нь тооцох уу? Гэдэг дээр анхаарах ёстой. Хэмжиж чадахгүй бол хянаж чадахгүй, хянаж чадахгүй бол удирдах чадахгүй гэж үг байдаг. Өнөөдөр төвшингээ тодорхойлоод 30 он ийм төвшөнд хүрнэ л гэж байгаа. За энэ дээр дахиад хэлэхэд тийм үү? Энэ бол тийм 50-аад онд хэлсэн үг, намын чин гишүүнэл Лука гишүүн хэлсэн үг биш. Та бол тэгж бодд юм шиг байна лээ тий. Тий. 50-аад онд тийм Америкийн менежмент эрдэмтний хэлсэн үг. Хаа хүрхээ тодорхойлж чадахгүй бол хизээч тэр зэгтээ хөрөхгүй гэж үг байдیں۔ Та бас олоод сонсчоороо. Түүнтэй адилхан тийм үү бид нар эхлэхдээ төгсгөлөө харах хэрэгтэй юм аа. Хаана байгаа тийм үү? Одоо эхлэгч нь хаана хүрэх хэрэгтэй гэдгээ. Энэ хүрээндээ төрийн өмч компаниудын бүтээмж, менежмент, үйл ажиллагааг сайжруулах, ил тод болгох энэ чиглэл тодорхой ажлууд хийхэд төлөвлөсөн байгаа. За энэ дээр одоо хөрөнгийн өгөөж, төрийн өмч компаниудын хөрөнгийн өгөөж 9% байгаа бол хөрөнгийн өгөөжийг 14% хүргэнэ гэдээ орцсон байж байгаа. Орон нутгийн өмчт 350 компани хөрөнгийн өгөөж тооцдоггүй бол орон нутгийн өгөөжийг тооцдог болно гэж тусцсан байж байгаа. За энэ дээр одоо их хурлын гишүүдээс хүсгэд нэг асуудал бол төрийн болон орон нутгийн өмчт компанийн тухай хуулийг улсын их хурлд засгийн газар өргөн бариад үнсэн жил гаруй хугацаа өнгөрч байна. Энийг яаралтай хэлэлцээд батлаад өгөөч. Тэгэх юм бол энэ дээр бодлого тодорхой болно. Хоёрдугаарт нь нийтийн өмчийн тухай хуулийг бас их хурлд одоо өнгөрсөн хавар өргөн барьсан яаралтай хэлэлцүүлээд батлаад өгөөч. Тэгэх юм бол энэ төрийн өмч компаниуд дээр байж байгаа хулгай, зэлгий одоо янз янзын одоо хардлага, сэрдлэг харьцангуй гайгүй болно. Энэ бол асуудал шийдэгдэнэ гайгүй болно, шийдэгдэнэ. Ер нь бол шийдэд явж байгаа ил тод болох гээд цаашдаа энэ бол улам одоо шийдэгдээд явах бололцоотой болно. Энийг та бүхэн бас энэ хуулиудыг хурдан батлуулаад өгөөч. Тэгэх юм бол энэ одоо бодлого маань хэрэг. Тэг бим цогцоод нэг
гараа авцсан байх юм. Дуудаач би дахиад тодруулах. Байна, ардчин байна. Та тэгвэл эндээс тий. Лекц уншаад авах хэрэггүй. Зөвөр асуусан асуултанд тодорхой хариулчих хэрэгтэй. Тэгээ таны энэ оруулж ирж байгаа сая тайлбарлаад байгаа тэр үр өгөөжийг нэмэгдүүлнэ, ROA-г сайжруулна гэдэг чинь 2030 онд одоо байгаа 9%, 14% болгоно гэж ороод ирсэн байхгүй юу. Тэгтэл бид нэр хаврын чуулганаар баталсан 2026 онд Монгол улсыг хөгжүүлэх жилийн төлөвлөгөөнд 2026 онд энийг чи 15% болгоно байх ёстой гэдэг юм байхгүй. Тэгэхээр энэ бичиг баримтууд чи өөрөө зөрөөд байгаа юм. Тэгээ тийм болохоор л асуугаад байгаа шүү дээ. Тэгэхээр юм асуухаар урдаас нэг баахан уртл лекц тавихаа бас болчих хэрэгтэй байна. Тэгээ хууль бол ороод ирсэн байгаа. Хууль бол явах ёстой гэдэг хатуу байр суурьтай байгаа. Энийг ч гэсэн чуулган дээр бол илэрхийлсэн. Төрийн өмчийн компанид, орон нутгийн өмчийн компаниудаар ер нь олон нийтэд ил тод байлгах IPO буюу одоо олон нийтэд Тэгээ их хурлд засгийн газраас өргөн барьж байгаа бодлогын бичиг баримтууд, хууль тогтоолын төслүүд манаас их хурл дээр хэлэлцүүлгийн шатандаас өөрчлөгдөж байгаа. Тэгээд энэ хоорондоос уялдахгүй байх нэг юм асуудал үүсэж байгаа. Тийм болохоор хууль тогтоомжийн хоорондын уялдаа холбоог хангах, нийцлийг хангах, хоорондоо хийдэлгүй, зөрчилгүй, давхурдалгүй байх тал дээр манай их хурл маань анхаарч ажиллах ёстой. Их хурл маань. Бид засгийн газар хуулийн төсөл тогтоолын төслийг өргөн барьж байгаа. Энийг тийм хийдэлгүй, давхурдалгүй, хоорондоо зөрүүтэй биш батлах тал дээр их хурл анхаарч ажиллах ёстой. Энийг та бүхэн манаас анхаарч хийж өгөөч гэдгийг хүсье. Номын чим гишүүн бас хуульч гишүүн таваас энд илүү анхаарч чадах бах найдаж байна. За нийтийн өмчийн тухай хууль. За дээрэс нь орон нутгийн болон төрийн өмч компанийн тухай хуулийг бас хурдан батлаад өгөөч. Энийг та бүхнээс хүсье. Гэхдээ тэр шалгуур үзүүлэлт бол улсын хурл оруулаа баталчаагүй засгийн газар л оруулж ирсэн билээ шүү дээ. Та нар тэгээ битээ нэг явахаар нэг жижүүрийн үг яриа л ингээд байл та. Бас деталь эдэр мэдхгүй гэж бодоод байт юм уу? Вебсайт сайт тэрийг одоо болчиход хөө. Тэр номын чим гишүүнээ та бас нэг өөрөө асуудлаа дутуу ойлгочоод бас гишүүд рүү сайд нар руу бас битээ ингээ. 2026 оны жилийн төлөвлөгөөн дээр тийм үү? Төрийн эмч компаниудын зардлыг 15%-аар бууруулнаа. Өгөөжийг биш 30% бүтээн хэмжээ 30%-аар нэмэгдүүлнэ гэж заасан. За 26-аас 30 оны одоо 5 жилийн үндсэн чиглэл дээр болохоор төрийн өмчт компани өр өгөөжийг 9%-аас 14% нэмэгдүүлнэ гэж тооцсон. Харин тэг 30, 15, 14 чинь гурван өөр тоо. Та уншаа судлаа. Өөрөө ойлгохгүй байж тэг бус руу битгий ингэж дайраа. Өгөөж тийм үү? Хөрөнгийн өгөөжнийг өөр тоо. Зардлыг бууруулах 15, хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэх 14. Бүтээмжийг нэмэгдүүлэх 30%. Энэ гурван тоогоо та ойлгодог болчоод энд яар заяа.